За ингээд миний дуу хоолой сонсогч микрофон гүйч гэсэн болж байна тийм ээ. За. Тэгээд би та бүхэндийг царайг ерөөсөө мартдаггүй дандаа миний ой санаанд байдаг. Every time I come to Mongolia, I see you here. Тэгээд Монголд ирэх болгонд л та нар яг л энэ миний таньдаг царайнууд дахиад тааралддаг. And you know, God has been faithful. Тэгээд нэг зүйлийг бити мартаарай. Бурхан дандаа итгэмжтэй байдаг тийм үү? Are you alive today? Өнөөдөр та нар амьд байна уу? Breathing? Амьсгалж байна уу? Yes. Yes, your heart is beating. Зүрхэн цохилж байна уу? So praise God, we are here together. Өнөөдөр бид энд хамт байгаадаа Бурханд талархал өргөё. I'm very happy to see you together in this place. Тэгээд яг энэ цаг мөчид энэ танхимд хамтдаа байгаадаа маш их баярлаж байна. Because God has been faithful to us and we are called to be faithful to Him. Бурхан бидэнд үргэлж итгэмжтэй хандаж байсан. Тэгвэл бид ч гэсэн түүнд итгэлтэй байцгаая. I want to say thank you to Augie, Sister Augie, Огидо маш их баярлалаа гэж хэлмээр байна. who invited you to come here tonight. Тэг өнөөдөр та бүхнийг энд урьсан Огидо баярлалаа. She is leading the women in Mongolia. Тэг Монголын Адвентист чуулганы эмэгтэйчүүдийн хэлтсийн захирлаар ажиллаж байгаа. When you hear an invitation for Augie, come. Оги ямар нэгэн арга хэмжээнд та нарыг урьдчилан бол заавал ирж байгаараа. Why? Яагаад? Because when women come together, Яагадгүй л эмэгтэйчүүд бүгд нэг дор сугларахад good things happen. сайхан зүйл дандаа болдог. Yes? Тийм үү? Number one, Нэгдүгээрт we see each other. бид биентэйгээ уулзнаа. We pray together. Хамтдаа залбирна. We listen each other. Бинийгээ сонсно. We cry together. Бид нар хамтдаа We уйлна. laugh. Хамтдаа инээн. We sing. We pray. Хамтдаа дуулна, хамтдаа Бурхныг магтана. Let me tell you, it's a wonderful encouragement for us. Тэгэхээр энэ бүгд чинь биднийг биенээ зоригжуулан урамшуулж байгаа нэгэн хэлбэр юм Because шүү. ladies, the church in Mongolia are women. Энэ Church here. Монгол улсын сүмийн 7 дахь өдөр адвентист сүмийн дийлэнх их маасыг бүрдүүлдэг хүмүүс нь бол эмэгтэйчүүд. Do you know that? Та нар мэдэж байна уу? Ер нь эмэгтэйчүүд ихэнх маасыг бүрдүүлдэг тийм ээ. Majority of members in Mongolia are not men. Монголын 7 дахь өдөр адвентист сүмийн гишүүдийн дийлэнх ихэнх нь ирчүүд биш, эмэгтэйчүүд байдаг. The majority of members in Mongolia are women. Монголын адвентист сүмийн гишүүдийн дийлэнх ихэнх нь эмэгтэйчүүд. No, I need. Can you hear this? Сонсож байна уу? This is the church in Mongolia. Энэ бол Монголын 7 дахь өдөр адвентист сүм байна. The heart of the church Сүмийн зүрх нь are you. та нар юм аа. You are the beat. Та нар энэ зүрхний цохилт юм шүү. That's why you are very important. Тийм учраас та нар үнэхээр чухал хүмүүс юм шүү. And that's why you're here. Тийм ч учраас яг энэ мөчид та бүхэн энд байна. And I want to say thank you to you. Тэгээд та бүхний хүрэлцэн ирсэн чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Your presence, your dedication. Таны хүрэлцэн ирсэнд яг өнөөдөр энд сууж байгаагийн төлөө, таны итгэмжтэй байдлын төлөө, таны үйлчлэлийн төлөө, Your touch. таны бусдад хүрж байгаа тэр үйлчлэлийн төлөө, таны зүрхний цохилтын төлөө Your талархъя. smiles. Та нарын инээмсэглэлийн төлөө ч гэсэн талархаж байна. God created women with a different DNA. Ягдгүйд Бурхан эмэгтэйчүүд биднийг ялгаатай ДНХ-гээр бүтээсэн. Биднийг жоохон ялгаатай. We have a DNA of love. Ягдвал бидэнд хайрын ДНХ байдаг. In many ways. Маш олон төрлөөрөө бид нар хайрыг ингээд тараан түгээж That's чаддаг хүмүүс why юм. God called us to do something because we have this DNA to build up relationships, to love more, and to serve in a different way. Тийм ч учраас Бурхан биднийг эмэгтэйчүүдийг ялгаатай бүтээсэн. Ягдвал бид бүгдээрээ ямар нэгэн байдлаар хайрыг түгээх, харилцааг тогтоох тийм гайхамшигтай ДНХ-тэй бүтээгдсэн юм аа. That's why it's important to women to be together. Тийм ч учраас эмэгтэйчүүд бид нар хамтаараа байх учиртай I юм. like to hear that, oh, this group, oh, we don't talk with this group. Энэ хүмүүстэй бид нар ярьдаггүй. Бид нар I эднэртэй don't хол. like that lady. Or За тэр эмэгтэйтэй ч юм уу тэр ихчтэй ихчид би нэг дуртай биш ээ no. гэж болохгүй.
tonight I invited you to be united. Бид нар нэгдэх учиртай юм аа. Бид нар Бурхны хайраар нэгдмэл байх учиртай юм. United, the blessings can flow better. Хэрвээ эмэгтэйчүүд нэгдэх юм бол Бурхнаас ирэх ивэл асар их бэлхэм дүүрэн байдаг юм. God is calling us to be united because He wants to use us in a powerful way to transform women around us. Тэгэхээр Бурхан биднийг нэгдээсээ хамт байгаасаа хамт байсныхаа хүчээр бидний эргэн тойронд байгаа бусад эмэгтэйчүүд хурж үйлчлэлт тэднийг одоо Бурхан руу чиглүүлэх өөрчлөлтийг бий болгоход нь бас биднийг ашиглах болно. Тэгвэл яаж бид нар ингэж нэгдэх вэ? I want to see the women in Mongolia as reference of good people. Тэгэхээр сүмийн гишүүд эмэгтэйчүүд та нарыг хамгийн сайн хүмүүсийн үлгэр жишээ байгаасаа гэж би хүсэж байна. People look at you. Таныг хараад ваа ямар сайхан хүмүүс вэ гэж хардаг үлгэр жишээч хүмүүс болоосаа гэж би хүсэж байна. She's so lovely. Ямар их хайр дүрэн эмэгтэй вэ? Ямар хайр дүрэн бүсгүй вэ гэж хүмүүс хараасаа. She says good words. Маш сайн сайхан үгийг хэлдэг ямар инхри ялдан эмэгтэйчүүд энд байдгийн бэ гэж. Ladies, our vocabulary are important. Тэмч учраас эмэгтэйчүүдээ бидний үгсийн сан өөр байх ёстой. Хэлж ярьж байгаа үг маань ч гэсэн ээлдэг нь яруу сайхан байх ёстой. So if you have anything tonight that you need to talk with someone, talk. Хэрвээ танд ямар нэгэн хэн нэгэнд хэлхийг хүсэж байгаа, хуваалцах хүсэж байгаа зүйлээ яар. Okay? Ойлгомжтой юу? Because I want to leave this place with all of us united together. Тэгэхээр энэ танхимд байгаа та бүхнийг энэ өдөрш бүгдээрээ нэгдээд нэгдмэл байгаасаа гэж би хүсэж байна. Is this working? Энэ холбогдох уу? Yes, it's working. There is a beautiful phrase from Helen White. Ellen White-ийн нэгэн ишлэл байна. She said, women can. Бүсгүйчүүд бол чаднаа, чадамжтай гэсэн байна. Can you repeat with me? Тэгээ намайг дагаад хэлээрэй. Repeat with me. За дагаад хэлээрэй. Women can. Эмэгтэйчүүд чаднаа. How is it in Mongolia? Women can do or No, in Mongolian language. Эмэгтэйчүүд чаднаа. Wow. So let's say together. За хамтдаа хэлье. Эмэгтэйчүүд чаднаа. Is that wonderful? Сайхан байгаас хүчирхэг байгаас бид чадна. You know, and God thinks in the same way. Бурхан ч гэсэн бас яг ингэж боддог. Women can. Эмэгтэй хүн та чадна. And He gave the power to many women do amazing things. Гайхамшигтай зүйлийг хийх чадамжийг Бурхан эмэгтэйчүүд танарт өгсөн байна. And Helen White says that women can learn. Эмэгтэйчүүдийн Ellen White-ийн хэлснээр эмэгтэйчүүд суралцж чадна. Teach. Зааж сургаж багшилж чадна. Women can lead. Эмэгтэйчүүд удирдах манлайлж чадна. Listen to me. Намайг сонсож байна уу? Women can serve. Эмэгтэйчүүд бас үйлчилж чадна. And women can proclaim. Women Эмэгтэйчүүд can бас preach. номлож чадна. Share good news. Бурхны сайн мэдээг бас хуваалцж чадна. You know, she says that. Listen to me. Намайг сонсоорой. Women can do a work that men cannot do. Бас эрчүүдийн хийж чадахгүй ажлыг эмэгтэйчүүд бид нар бас хийж чадна. Chana, Чадна. what kind of work? Тэр ямар ажил юм бол тэр нь? A work that only women can do it. Ганцхан эмэгтэй хүний хийдэг эрэгтэйчүүд хийж чаддаг ямар ажил байгаа л эмэгтэйчүүд ээ? With the gifts that God gave to us. Бурхан бидэнд өгсөн нэг бэлэг байдаг. Yes. Let's go. Because За. today, yes, go. За тэ үргэлжлүүлээрэй. Today we have in the church today 40 million of women in the global church. Дэлхийн эргэн тойронд Адвентист сүмд нийтдээ 14 сая эмэгтэйчүүд байна. More than half of the church membership today globally are women. Тэгэхээр дэлхийд дахина Адвентист сүмийн бүх гишүүдийн тал хувь нь эмэгтэйчүүд байдаг. Why? Яагаад? This is important because women, you bring strength to the mission. Яг бол эмэгтэйчүүд та нар маш их чухал. Та нар үйлчлэлд хүч нэмдэг хүмүүс юм аа. And number two, Хоёрдугаарт we know that we women, we are more open for spiritual things. яг бол бид нар сүнслэг Yes?
болон итгэл бишрэлийн зүйлд илүү нээлттэй ханддаг эмэгтэй хүн бид нар. If you talk Тийм to үү? the women, they are more open to know about Jesus. They are Есүсийн more тухай open to healthy living style. They are more open to change. Эмэгтэйчүүдтэй Есүсийн талаар, Бурхны авралын талаар ярихад эмэгтэй хүн илүү их нээлттэй хүлээж аваад өөрчлөхөд үргэлж бэлэн байдаг. Do you agree with that? Санд нэгтэй байна уу миний хэлсэнтэй? Women today are seeking for good choices and transformation. Тэгэхээр эмэгтэйчүүд өнөөдөр маш их чухал өөрчлөлтийн төлөө, илүү сайн дэвшиж сайжрахын төлөөх бүхэл зүйлийг ирж хайж байдаг. Санд нэгтэй байна уу? We have something good to offer. Тэгэхээр бусдад өгөх зүйл, сайн зүйл бидэнд байна. We have something good to share. Сайн хуваалцах сайхан зүйл ч гэсэн бидэнд бас байна. To build relationships, healthy relationships among women. Ялангуяа бусад эмэгтэйчүүдтэй илүү найрсаг, илүү эрүүл харилцаа тогтоох зүйлс бидэнд бас байдаг. Ladies, I Эмэгтэйчүүдээ, believe it, бүсгүйчүүдээ that God is calling us this year, next year, at least to have a friend, to bring this friend to Jesus Christ. Есүс Христ рүүний ямар нэгэн хүнийг та дагуулж ирнэ, энэ жил ч юм уу, эх жил ч юм уу, заавал нэг хүн дагуулж ирэх тийм боломжийг танд өгсөн гэдэгт би итгэлтэй. We want to see Jesus coming. Бид Есүс ирэхийг хүлээж байгаа юу? I want to see Jesus Би coming. Есүстэй уулзахыг үнэхээр их хүлээж байна. There is so much suffering around us. Дэлхийн эргэн тойронд хаасаагүй зовлон гуниг дүүрэн And байна. we have something good to offer. Гэхдээ тэр бүх зүйлд өгөх зүйл бидэнд байгаа. Юу байгаа юм болоо? We have hope to Яг offer. гэвэл бидэнд хүмүүст өгөх итгэл найдвар байдаг. Итгэл We найдвар байна. have healing to hope. To give. Бидэнд эдгэрлийн итгэл найдвар бас байна. And we have Jesus to share. Бидэнд Есүс Христ байна. Тэдэнтэй хуваалцах Есүс Христ бас бидэнд байна. So that's why today I want to use one Bible text. Тэгэхээр би өнөөдөр та бүхэнтэй нэг Библийн ишлэгийг хуваалцахаар хүснэ. Paul wrote in the Bible. Paul. За Пол ингэж бичсэн байна Библийн номноо. And he said something very interesting Их сонирхолтой зүйлийг бичсэн байна Пол. when it comes to how we can do the work of God together. Тэгэхээр бид нар хамтдаа Бурхны ажлыг хэрхэн яаж хийх вэ гэдэг тал дээр How can we, women, can really reach out? хэрхэн яаж бусд руу эмэгтэй хүн та хүрж болох вэ гэдэг талаар бичсэн байна. Paul came to a church Тэгээ Пол сүмд ирээд and he wrote in 1 Corinthians, 1-р Коринт номноо ийхүү бичжээ. I planted the seed here, Би энд үрийг цацсан. but my friend Apollos, Гэтэ миний найз Аполло тэр үрийг маань суулгасан үрийг усалсан. but God make it grow. Харин Бурхан тэр үр соёолж ургахыг хийжээ. You listen this? Ойлгосон сонсов уу? Let me take this. За одоо би та бүхэнд хэлье. Look how easy it is. За энийг хардаа. This is the plant. Энэ бол ингээд нэг ургамал байна тарьсан. Someone comes and planted the seed. Нэг хүн ирээд энд үр суулгасан. But a friend, maybe now you come Гэтэ чи биш өөр нэгэн хүн ирээд усалчихжээ. but God and Харин the Holy Бурхан Spirit make it. Үүнийг ургуулжээ. You see the process? За процессыг нь үйл явцыг нь харуу та нар. One of us has to plant. Тэгэхээр бидний нэг нь үр суулгах нь, One of us has to water. бидний нэг нь услах нь. But who makes it grow? Тэгтээ хэн нь ургуулах вүлээ? God. Wow, God make it grow. Бурхан ургуулдаг байна. So that's why I want you to remember this Bible verse. Тийм ч учраас энэ Библийн ишлэгийг та бүхнийг бүр санаж байгаасаа гэж хүсэж байна. The three key words here. Тэгэхээр энд 3 үйл үг байна. За хэлээрэй. First, what is the Эхлээд word? яасан бэ? Тарьсан. Ааха. Planted. Тарьсан. Tessa. Ааха. За. Yes. What is the second word? Дараагийнх нь үг нь юу байсан? Усалсан. Osasa. Ааха. Oh, I'm learning Mongolian today. За би монгол хэл сурч шүү. Усалсан. Osa. Ааха, усалсан. Orkisa. Ааха, 3 дугаарт нь And the last one is 3 дугаарх нь сүүлийн үг нь юу байлаа? Ургасан. Orisa. Ургасан. So put yourself in the picture now. За тэгээд энийг ингээд зураглаа төсөөлөд үзтээ.
Are you the planter? Чи үр цацсан, үр тарьсан хүмүүс үү? Are you the one who watered? Чи усалсан нэг нь үү? So teach yourself from now on. Тэг чи аль нь вэ гэд ингэ бодоорой. Чи аль нь вэ? Why? Яагаад вэ? Because the global church today is inviting us to participate in an amazing project. 7 өдрийн Адвентист сүмийн дэлхийн сүм маань нэгэн гайхамшигтай төсөлд бид бүгдээрийг нь оролцоосоо гэж хүсэж байна. Women cannot be left out. Энэ арга гайхамшигтай арга хэмжээндээс эмэгтэйчүүд бид нар хоцрохгүй. Because God is inviting us to be mobilized, to put all our gifts together and share the love of Jesus in all the ways possible. Тэгэхээр бүхий л ямар боломж нөхцөлд тэр бүхнээрээ Есүсийн хайрыг бусдад түгээх тэр үйлчлэлд хүн нэг бүр бүсгүй эмэгтэйчүүд бид ч гэсэн хамтдаа оролцох болно. This project is about using your gift, any gift that God gave you, to reach someone. Тэгэхээр энэ арга хэмжээ маань та өөрт байгаа ариун сүнсний бэлгээ ашиглаад хүмүүст хүрч чадах талаар юм. Бус хэн нэгэнд мэдээ дуулгах юм. За энэ What is the name? арга хэмжээний нэр нь юу вэ? One voice. Нэг One what? нэг дуу хоолой гэж байгаа. Монголоор нэгдмэл холдуул One voice. нэгэн дуугаар Digging? аха You нэгэн дуугаар see, it's one, нэг which means all. бүгдээрээ нийлээд нэг л дуу гаргах нь. Okay? Бүгдээрээ нийлээд нэг. Now, I'm going to explain to you the project because I want you to be in. Та нарыг ч гэсэн энэ төсөлд хамтдаа оролцоосоо гэсэндээ энэ төслийн талаар би хуваалцъя. Because we want to plant the seed. Яг л бид нар бас үр тармаар байна шүү дээ, тийм. Someone going to be watering Тэг the бидний plant. тарьсан үрийг өөр нэгэн хүн ирээд усалж болох But нэ. we will see God growing what we planted. Тэгвэл бидний тарьсан зүйлийг бурхан хэрхэн ургуулж байгааг бид бас хармаар байна. This project has three focus. За энэ хүү төсөл 3 үндсэн зорилго байна. Okay? 3 үндсэн. Number one. Нэгдүгээрх нь- Number one Нэгдүгээрх нь is the project. What энэ it төсөл is. өөрөө. The Энэ project. төсөл What өөрөө. it is. Энэ юу вэ? Number two, Хоёрдугаар preparation. бэлтгэл ажил. And number three, the Гуравдугаарт purpose. нь зорилго нь юм байна. Okay, Logie, you can move. Yeah. Project preparation purpose гэдэг явчихж байгаа юм байна. Okay, the project is very easy. За тэр төсөл нь их хамархан. Yeah, the project is next year, September 27. So let's put when? Tell me. Хизээ гэдгийг та нар хэлээрэй. Ирэх жилийн 9 сарын 27-нд. I don't want you to speak. Биш 9 сард. Yes. За So let's- 2027 оны 9 сард гэдгийг чийшээд аваарай. Хизээ гэсэн бэ. The project is for when? За нөгөө төсөл Next year. хизээ болох гэж байгаа үлээ. That we will start September 26 2027 оны 9 сараас эхлэх юм байна. Тэгээд and we'll finish in September 27. Yes. Uh-huh. Yeah. 26 оныхоо 9 сард эхлээд 27 оны 9 сард дуусах юм So байна. Augie, come here. Come. За Оги нашаа. Illustrate. За одоо би та нарт жишээ татъя. I am 2026. Би 2026 он байна. Augie took Оги 2027 он байна. Raquel and the women's ministries in Mongolia, we will start the project this year. Тэр яг энэ жил Ракел 2026 онд энэхүү төслийн эхлэлийг тавина. We start the preparation this year. Яг энэ жил бэлтгэл ажлаа эхлүүлнэ. And 2027, 2027 онд it will continue. энэ цаашаа үргэлжлэнэ. But in Гэхдээ- September 2027, 2027 оны 9-р сард there will be a great harvest ургац агуу их ургац хураах болно. for all the things we worked before. Тэгэхээр 27 оны 9 сараас өмнө хийгдсэн бүх ажлынхаа үр шимийг 27 оны 9 сард хүртэхээр ургацын баяр хийнэ. Planting the seeds, Бид нар үрээ тарьсан байгаа. watering, Үрээ тариад услаад байж гэн. and then God will make it grow. Тэгээ бурхан ургуулна.
Till we'll come to Тэгээ ингээ ургахаар нь энд ирээд and then we'll have a great celebration and baptism. тэгээ маш их одоо том ургацын баяр хийж усан баталгааны ёслол болно. Okay? Ойлгомжтой. Yes. Ойлгосон те? So this year for Тэгэхээр- the project, Төсөл маань энэ жил we women, эмэгтэйчүүд бид нар сайн сонсороо. we want you to be mobilized in two things. Тэгэхээр эмэгтэйчүүдэд та нарыг яг энэ жилээс эхлээд бэлтгэлтэй байгаараа хоёр зүйл дээр одоо анхаарлаа төвлөрүүлэн бэлтгэлтэй эхлүүлье гэж хэлье. Know the project well. Энэ яг ямар төсөл вэ гэдгийг эхлээд сайн мэдээ. Энэ яг юу юм бэ? Энийг ойлгож байгаа. All you're gonna be working in the local churches with you. Тэгэхээр Огийн сүм тусбарт энэ мэдээллийг тарааж. And number two, Тараах нь хоёрдугаарт on September 5, 9 сарын 5-нд in all churches in Mongolia, Монголын бүх сүмүүд нийлээд women will come together бүх эмэгтэйчүүд нийлээд and we will start planting the seeds. 9 сараас нөгөө өврөө цацаж эхлэнэ. Okay? Ойлгосноо? Okay? Ойлгосноо? And also the project is pointing the Messiah, Jesus Christ, as the center. Есүс Христ бидний гол сүм юм шүү гэдгийг тэр төсөл тэр Есүс Христ рүү биднийг чиглүүлж байгаа тийм төсөл шүү. Ойлгосноо? What is the center of this project? Энэ төслийн гол сүм нь юу вэ? Who is the center? Сүм нь хэн блэ? Есүс. Есүс Христ. Jesus Christ. Есүс Христ төслийн сүм нь Есүс Христ. Есүс рүү чиглүүлэх ажлыг эмэгтэйчүүд хийн. Йоо. 2027. Тэгэхээр 2027 оны 9 сард ургацаа хураана. Because next year, in 2027, we will celebrate Яагтвэл 2027 оны 9 сард бид нэр ургацын баяр хийн. 2,000 years that Jesus was baptized. Яагтвэл 2027 он Есүс Христ усан баталгаа хүртснээс 2000 жилийн дараах одоо он юм аа. That's why the celebration will be next year. Манай эртний 27 онд Есүс усан баталгаа хүртсэн. Тэгэхээр 2027 он гэхээр 2000 жилийнх нь ой болж байгаа юм To байна. celebrate Jesus. Тэгэхээр яг Есүс Христийн усан баталгаа хэлгсэн яслыг давхар To тэмдэглэж байна гэсэн. bring women to Jesus. Тэгэхээр Есүс Христ рүү эмэгтэйчүүдийг бид нар хөтлөн дагуулах нэ. Ойлгосноо? Then we have the preparation. За бэлтгэл ажил хийнэ энэ үед. And I'll explain later. За энэ талаар би The дараа ярьж purpose. өгье. Тэгээд зорилго нь байна. So the key. Зорилгын гол The key түлхүүр нь element here for гол us түлхүүр нь is sharing. зүгээр л хуваалцах. Sharing what you have. Та өөрт юу байна? Түүнийгээ бусдаа хуваалцах гэдэг маань хамгийн ихний элемент юм байна. Anything that you Юу do, ч байж that you болно. do that can lead someone to Jesus, use it. Есүс Христ рүү бусдыг дагуулхад, найз бүсгүйчүүдэд дагуулхад танд юу байна? Тэр бүхнээ хуваалцсан. Түүнийгээ бүрэн хэрэглээрэй. You don't next, Ogi. I just explained the project. За ингээд төслөө ярьлаа. За дараагийнх нь One Voice 27 гэдэг байгаа шүү дээ. Now, yes. За дараагийнх нь Go back. Go back. Uh-huh. Go back. Yeah, go back. No. дахиад Yeah, back. Yes. project. Yes. By September 27, we are all ready. Planting the seeds and watering. 2027 оны 9 сар гэхэд бид нар аль хэзээний үрээ цацаад усалцсан байх нь байна. How are we going to do that? Яаж энийг хийх вэ? Using all media. Бүхэл одоо медиа сувгуудыг ашиглах нь байна. If you have an iPhone, Утас байгаа бол use it. утсаа хэрэгэл. We have materials that you can use to reach women through your Facebook. Facebook-аараа ч болон social media аккаунтаараа WhatsApp Yes. тэгээд Instagram ч юм уу те эднэрийг бүгдийг хэрэглэнэ. Use your phone as Утсаа a хэрэглэнэ. missionary field. Таны утас чинь таны баярт мэдээ түгээх талбар болж байна. Okay? Ойлгосноо? Can you send a nice Bible verse to a friend? Yes. Найзтай сайхан Библийн ишлэл явуулж чадах нь болох уу? Can you send a nice words to a friend who is suffering? Yes or no? Зовж байгаа, шаналж байгаа нэг найзтай сайхан үг илгээж чадах уу? Чатаар нь. Use your iPhone, your phone, your Android as Утсаа. a missionary tool.
Одоо юу гэдгийг энэ нөгөө нэг дижитал хэрэгслүүдээ ингээд пад мада хэрэглэх нэ шүү дээ. Ерөөсө та нарын баярын мэдээний талбар чинь тэнд л байна. Also, you can use literature. Бас ном түгэж болно. Уран зохиолын номнууд нөгөө манай номнууд байгаа шүү дээ, тийм. And I know Mongolia gonna use radio and television as well. За Монголд радио, телевиз гээд маш олон мэдээллийн сувгууд байгаа. But for us Гэтэ here, бидний хувьд эмэгтэйчүүдээ бидний хувьд тийм use the media. энийг хэрэглээрээ энэ их амархан. And I know Og gonna guide you. She has the materials on how we're За gonna Огид use бүх our материалууд нь Bible байгаа. studies and Библи good судлал things to болон share. бүх зүйлээ хэрхэн яаж бусдаа хуваалцаж болох вэ гэдгийг Оги та нарт дараа нь детальчлан зааж өгөх болно. Материал байгаа. Yeah, I like what Helen White says here for us women here. За эмэгтэйчүүдэд хандаж Эллен Вайтийн хэлсэн энэ үгэнд би их She дуртай. says, let every worker Бүх ажилчид бүгдээрээ study, суралц, plan, төлөвл, devise methods ямар нэгэн одоо мэдээллийг тараах бүх хэрэгслүүдийг хэрэгэл. to reach the people where they are. Тэр хүмүүс хаана байна? Тэр газарт хүрэхийн тулд таны одоо хүрэхийн тулд та суралц, төлөвл хурж болох ямар зэвсэг байна одоо тэр бүх аргыг хэрэгэл гэж байна. Dear sisters, we Тэгэхээр ах дүүсээ, эгч дүүсээ wait for many women come to the church. тэгэхээр маш олон эмэгтэйчүүдийг та нар сүмдээ дагуулan ирэх боломжтой. But we have to go where they are. Сүмд ороод ирнэ гэд хүлээгээд суух биш харин тэр эмэгтэйчүүд хаана байна? Тэнд нь та нар очиж сүмдээ дагуулж ирэх And as I болно. said at the beginning, we're gonna highlight and celebrate Jesus the Messiah. Тэгэхээр би түрүү хэлсэнтэй Есүс Христийг аврагч гэдгийг тэмдэглэхээр ёслын арга хэмжээ эргэжил одоо урах сургаалтаар болно гэж хэлсэн тийм. In the project, Тэгэхээр энэ төсөл дээр the number one focus, анхаарах нэгэн зүйл байна. information is the key. Мэдээлэл гэдэг бол хамгийн чухал түлхүүр юм байна. You have to know what it is. Тэгэхээр энэ юу вэ гэдгийг та нар мэдэх ёстой. So you have to know what to do. Юу хийх ёстойгоо бас та нар мэдэх ёстой. So each local church with a group of women will talk and say, let's do this. Тэр бүх сүмүүд маань те сүм тос бүр бүсгүүчүүд нийлж суугаад бүгдээрээ энийг хийцгээе яг юу хийх гэж байгаагаа бүх мэдээлэлтэй болох нэ. The second area of focus За дараагийн анхаарах зүйл маань is preparation. бэлтгэл ажил. How can we be prepared? for Хэрхэн яаж reaching бэлэн women болох to вэ? Jesus? Есүс Христ рүү бусад эмэгтэйчүүдийг дагуулахын тулд бид өөрөө хэрхэн бэлэн болох вэ? Ladies, this is beautiful. Эмэгтэйчүүд энэ бол их сайхан зүйл. We will do through prayer. Бид нэр залбирлаар хийж Do байна. you believe in prayer? Залбиралд итгэдэг үү? Ladies, do you believe in prayer? Залбиралд итгэдэг үү? Yes. How many of you believe in prayer? Залбиралд итгэж байна уу? All of us. Залбирал биелээ олно гэдэгт итгэдэг үү? I know many of you are here today because someone prayed for you. Хин нэгэн хүн таны төлөө залбирсан учраас та яг өнөөдөр энд байж байгаа. I know many of you are healed today here because someone Хин prayed нэгэн for хүн you. таны төлөө залбирсан учраас таны өвчин эдгэрсэн энэчээ сууж байгаа. I know many of you are here today because they know you're suffering and they pray for you. You could overcome, you could be well. Таныг эдгэрхийн төлөө, таныг өнөөдөр сүмдээ ирэхийн төлөө, таныг энд байлгахын төлөө хин нэгэн хүн тэнд залбирсан байгаа. It's okay? And the main project for us Тэгэхээр энэ төслийн гол нэгэн хэсэгт нь Is this what? нэг ийм зүйл байгаа. All the women in Mongolia, За бүх эмэгтэйчүүд Монголд байгаа бүх эмэгтэйчүүд we will do this. бид нар ийм зүйлийг хийх нэ. За энэ юу юм болоо? Хоромгчол өмсөх юм байна да. Okay? This is Галтгоонд for prayer. за залбирлын залбирлын What it хоромгч. says here. Энд юу гэсэн бэ? One woman нэг эмэгтэй One woman, нэг хүний нэрийг нэг хүний төлөө залбирна. Нэг one нэр prayer. нэг залбирал. Okay? Ойлгосноо? We're gonna think about one friend Нэг найзаа бодъё. and we're gonna pray. Тэгээ залбирая тэр хүний Maybe хадлаа. she's not coming to church. Сүмд ирэхгүй ээж магадгүй л дээ тэр хүн. Maybe you know her for many years. Олон жилийн турш тэр найзаагаа таньдаг байж болно. Maybe you never invited her for anything. Сүмдээ болон ямар нэг арга хэмжээнд ерөөсөө ураагүй байж магадгүй. But through Гэхдээ- this project, Энэ төслийн хүрээнд we will write a нэрийг name soon, бичээд and you're gonna pray
Өдөр every day. бүхэн тэр хүнийхээ төлөө залбираарай. We're going to plant the seed. Бид үрийг суулганаа. We're going to plant her name here. Нэрийг нь энд хөрсөнд суулгая. We're going to Тэгээ walk залбирая. Тэгээ услая. to her. Тэр хүнийхээ тухай ярилцъя. Cookie for her. Тэгээд тэр хүний төлөө Visiting her. гэрт нь айлчлая. And who will make it grow? Тэгээ хин тэрийг ургуулах үлээ тэр хүний шийдвэрээ гаргахад нөлөөлөх зүйл нь God. Аха. But God is asking us. Бурхан биднээс юу ч хэлсэн бэлээ харин яваад үр суулгах хэрэгтэй байна. Бид нар үр тарих хэрэгтэй байна. So, what is the name of the project? Энэ төслийн нэр нь юу вэ? One name. One. No. One Project is name. Yes. Aha. But for us to work in the Энэ төслийг preparation. хэрэгжүүлэхийн тулд бэлтгэл ажил маань бидэнд 3 ямар зүйл байгаа лээ хийх. Энэ One Voice 27-г хэрэгжүүлэхэд бидний бэлтгэл ажил дотор хийх ёстой What is зүйл нь юу the вэ? preparation? Залбирал. Pray. Тийм залбирна. Very good. Сайн байна. We're learning. Okay? За ямар ч сан суралцж байна, The болж байна. second thing that we will do. Дараагийн хийх зүйл маань Augie knows. Оги мэдчихэж байгаа. Энэ бүх нууцыг л Оги мэдээд байна. And she has the reading card. За ингээд Оги бүгдийг мэдчихэж байгаа. Тэгээд нэг уншлагын юу байгаа юм бэ? Карт байгаа юм байна. We will read the desires of ages together. Үе үеийн хүсэл номыг бүгдээрээ хамтдаа унших болно. Do you know this book? Энэ номыг мэдчихэж байна уу? Do you know the book? Энэ номыг мэдэх үү? How many of you have read the book? Энэ номыг уншсан хүмүүс байна How уу? many of you? Уншсан хүмүүс байл гараа өргөөрэй. Үе үеийн хүсэл. It's beautiful. Yeah. Yeah. Translate. Do you Voice have байдаг it те? translated in Yes. Mongolian? Yes, we have. Okay, now for the preparation. Number 1 is prayer. Залбирал өвлөдөж байгаа. Бэлтгэлийн 1-р залбирал, 2-р Yes. уншин, Number 2, хоёрдугаарт нь юу лээ? Хоёрдугаарт нь юу лээ? Би хэлчихлээ. Хамтдаа үе үеийн хүсэл номыг уншнаа. together. Хамтдаа уншина. Can be shared here. Тэгээд тэрнээсээ Can be сошиал медиа дээр by хуваалцаж болно. groups. Групп үүсгэж Can болно. be 2 by 2. Хоёр хоёроо судалж болно. Can be in small groups. Жижиг группээр энэ номоо уншиж судалж болно. But you know, Гэхдээ нэг we зүйлийг will see God make it grow. тэгээ бид нар энэ бүгдийг хийн. Гэхдээ бурхан тарьсан үрийг ургуулна Do шүү. you believe it? Үүнд итгэж байна уу? I believe it. Би бол итгэж байна. Бурхан I ургуулна. believe it because when we start something, God will make it. Бид нэг зүйлийг эхлүүлэхэд бурхан тэр зүйлийг дуусгадаг. So who can give me the first thing we need to do in preparation? За бэлтгэл дээр хамгийн түрүүнд юу хийх ёстойг хэлэх хүн байна уу? Нэгдүгээрт нь юу хэлээ? Pray. What is the project? Төслийн нэр нь юу лээ? One woman. Нэг эмэгтэй, And one. нэг нэр, нэг залбирал гэсэн байгаа. Тэ нийлээд залбирал. Одоо харж байна уу? Нэг эмэгтэй Today you're gonna think about a friend, a woman, or even your husband if he's not Christian. But one name. За тэгэхээр ингэж бодох нь өнөөдрөөс эхлээд нэг нэр бодож болох нь. Хэрвээ таны нөхөр чинь итгэвч биш бол бас бодож And болно. you start Тэгээ нэрийг praying бодоорой. Тэр хүнийхээ төлөө залбирч эхэлнэ. till September next year. Дараа жилийн 9 сар хүртэл үргэлжлүүлэн залбирна. Жил. And God will make it grow. Тэгээ бурхан шийдвэрээ гаргахад нөлөөж тэр үрийг ургуулнаа. The second thing is Дараагийнх нь номоо уншина. Augie, we're gonna give them the reading. Уншлагын нэг өдөр бүр унших нэг уншлагын хуваар байгаа юм байна. Yeah, the daily reading for Өдөр each one. тутам унших уншлагын карт байгаа юм байна. Тэрийг Оги биднэрт өгөх юм байна. Now, За. the third. In За, the third дараа. one, За дараагийн 3-р зүйл нь we will give to the women за эмэгтэйчүүдэд нэгэн зүйлийг өгөх a юм байна. small devotional Бяцхан залбирлын ном өгөх юм байна. Тохимол ч юм уу. about the book of Daniel and Revelation. Даниэл болон Илчилт номоор одоо гаргасан нэг For women,
өдөр тутмын унших залбирлын тохимол өгөх юм байна. I am receiving this book in October. За би 10 сард энэ номыг It's авна. a devotional. Энэ бол өдөр болгон өглөөний залбирлын ном гэж байдаг шүү дээ. Тийм их гоё ном байгаа. So it's not gonna be heavy. Их хүнд хэцүү биш. Айгүй энгийн. So you can share the book of Daniel, a prophetic book in Revelation to other Ишэл болон Даниэл гэдэг энэ маань нөгөө зөвнлийн ном байдаг ш нэлээд хүнд. Гэхдээ энэ нэг маш энгийнээр тохимол болгоод хэвлэлсэн байгаа. Энийг та нар уншин бас бусдаа хуваалцсан. Are you excited? За та нар сэтгэлд догдож байна айгүй гоё юм болох гээд байна шүү дээ наа чинь. Yes, let's have an applause. Тэгвэл алгаа ташцгаая л да их гоё юм болох гээд байна. Бид нар гоёнд оролцох гээд байна. Yeah. Сайхан зүйлийг хийх гээд оролцох гээд байна шүү дээ. You know God bless when we have a plan. Бид төлөвлөгөө гаргах юм бол бидний төлөвлөгөө бурхан We ивээдэг. have a plan. Бидний төлөвлөгөө байгаа, тийм ээ? God is blessing. Тийм учраас бурхан биднийг ивээж байна. So I you give the devotional, small devotional. За тэр залбирлын ичлэлт болон Даниэл номоор бүтсэн залбирлын тохимолыг огоогоор дамжуул та нарт хүргэх We болно. will translate into Mongolian, Мэдээж эхлээд монгол хэл рүү орчуулна. and all of you will receive it. This Тэг little. хүн тус бүр энэ номыг тохимолыг авах болно. Okay. Okay. Next. За дараагийнх нь. This part about preparation is about what? За бэлтгэлийн ажил маань юу лээ? Revival. Сэргэлт юм аа. One voice is about revival. Тэр нэгэн дуугаар гэдэг маань одоо бид бүгдийг дахин сэргээж байгаа юм байна. Залбирах юм байна. Reading the word of Унших юм, Бурхны God. үгийг унших юм байна. And also studying the prophetic books. Зөвгөнлийн номноос уншиж судлах юм байна. Do you think we need a revival today among women? Yes or no? Эмэгтэйчүүд бидэнд бас дахин сэргэх шаардлага байна уу? Ингээд сэрэх хэрэг байна уу бидэнд? Ladies, we are sleeping. Бид нар чи унтаад байна штэ. We are sleeping. Бид нар ер нь унтаа байдалд байна. Too much distraction. Яг бол бидэнд дэлхийн ертөнцид амьдарч байгаа амьдралын одоо бидний татаж хоошин чангаах маш олон зүйл байна. Саад болох зүйл маш их байна. I want to save you. Бид та нарыг авармаар байна л гэж байна. I want Бурхан you биднийг to be аврахыг хүсэж байна. So the only way is to working for Him. Тэгэхээр ганцхан бид Бурханы төлөө үйлчилж байж л Because we focus илүү сэрх юм байна. Бид нар анхаарлаа хандуулж байж л сэрх юм and we байна. grow. Тэгж бид нар өсөх юм байна. Өсөж хөгжих юм байна. Амен. And He will be with us. Тэгээд Бурхан бидэнд төлгөө байгаад түүнийхээ төлөө явж байгаа юм бол Бурхан бидэнтэй Number хамт one байна. is information. За мэдээж мэдээлэл The хэрэгтэй. purpose of preparation is За revival. энэ хүү зорилгын revival-ийн зорилго нь болохоор юу лээ? Сэргэлтийн зорилго нь юу лээ? Нэгэн дуу хоолой гэсэн төслийн сэргэлтийн зорилго бол Seeking God every day. Бурхныг өдөр бүхэн хайх. Yes. The third one Гуравдугаарт нь is the purpose of this project. энэ төслийн гол зорилго нь Is church mobilization or total member involvement or total women involvement. за энэ гол одоо зорилго нь сүмийн бүх гишүүдийг хөдөлгөөнд оруулна. Гишүүн нэг бүрийг эмэгтэй хүн тус бүрийг үйлчлэлд оруулна. Do you understand? Ойлгосноо? Mobilize. TMI Mobilization. гэдээс ч тэр шиг бүх эмэгтэй бүх гишүүдийг оролцоог дэмжинэ. Each one of you can do something to share the love of Jesus. Бурхны Есүсийн хайрыг хуваалцах ямар нэгэн зүйлийг та сүмдээ хийх, бид бүгдээрээ ямар нэгэн зүйлийг хийх I болно. want you to think about it. Тэгэхээр бодоод I үзээрэй. can do this. За би энийг хийж чадах юм байна. I can start this. За би энийг эхлүүлж чадах юм байна. Өөрийнхөө хийж болох оролцож болох тэр бүх зүйлээ бодоод эхлээрэй. I want to make a group of women to work with me. Ингээд нэг хэсэг эмэгтэйчүүдийг нийлүүлээд бид нар хамтдаа бүлэг үүсгээд ийм сайн үйлсийн төлөө бид нар бас үйлчилж болох нэ гэж бодож эхлээрэй. And what is our goal? Тэгээ бидний гол зорилго юу вэ? To share the love of Jesus with these women. Энэ бүсгүүд энэ хүнд Есүс Христийн хайрыг л And хуваалцах. offer them to study the Bible. Библийн номыг Бурхны үгээс сурахад нь судлахад нь бид нар дэмжиж туслах юм аа. And bring Jesus into their reality. Тэр хүмүүсийн амьдрал, тэр хүмүүсийн яг байгаа тэр байдалд нь Есүс Христийг оруулах юм аа. I don't know how to do a Bible study. I have no idea. I don't have theology.
За хүн бид нар бас ингэж байна. Би теологи сураагүй штэ. Би Библийн хичээл Библи судлалын хичээл зааж чадахгүй штэ гэж бодож болно. Don't be afraid. Битгий. What do you do? Та юу хийж болох вэ? Share your story. Зүгээр л өөрийнхөө түүхийг хуваалцсан. How Jesus found you. Бурхан Есүс чамааг хэрхэн олсон бэ? Хэрхэн дагуулсан бэ гэдэг түүхээ л хуваалцсан. What Jesus is doing in your life. Чиний амьдралд Есүс ямар гайхамшигтыг үзүүлж байгаагаа л хуваалцсан. Болох уу ингэж? Share your story. Өөрийнхөө түүхийг, өөрийнхөө What гэрчлэлийг Jesus хуваалцсан. did for me, Есүс надад ийм зүйлийг хийж өгсөн. what He's doing in my life, Миний амьдралын туршид Есүс ийхүү гайхамшиг үйлдэж байна. what He will do. Ирээдүйд ийм гайхамшигтай зүйлийг үргэлжлүүлэн хийх болно гэдгийг л хуваалцсан. Can we do that? Ингэж хуваалцаж чадах уу? Can we Болох do уу? that? Yes. This is the beginning. Энэ бол эхлэл шүү. Yes, next, Ogie. And then September 27. 2027 оны 9-р сар яг жилийн дараа We will have the harvest. бид ургацын баяр хийх болно. And I believe it. My husband is a pastor and he's here. I believe God will do miracles. За манай нөхөр бол The пастор хүн Holy байгаа. Spirit will Тэгээ work бурхан гайхамшиг үйлддэг гэдэгт бид нар итгэдэг. Бурханы гайхамшиг хаяагүй болдог гэдэгт using мэддэг. all of you. Биднийг зүгээр эгэл жирийн биднийг бурхан арчлаж гайхамшигаа үйлддэг гэдэгт бид нар And you итгэдэг. will see the result of your work. Тэгэхээр та өөрийнхөө хийсэн ажлынхаа үр дүн энэ үеэр харах болох нэ. Итгэж байна уу өөртөө? Use your social media. Тэгэхээр- Use your phone. Утсаа хэрэгэл, сошиал медиа Use талбарыг your хэрэгэл, voice. өөрийнхөө дуу хоолойг бас Use your хэрэгэл, hands. гараа ашигла, Use your home. гэр орноо хэрэгэл, Use your ашигла, workplace. ажлынхаа талбарыг ч гэсэн одоо сайн Use мэдээд your gym. хуваалцах талбар болго. Use your tea time. Цайны цаг болон одоо жимд явдаг бол тэр чинь ч гэсэн та нарын сайн мэдээ түгээх талбар болно. All you can. Та юу хийж чадах вэ? Тэр бүх зүйлээ ямар ч нөхцөл байд таанч хийж болно. To mobilize women. Тэр бусад эмэгтэйчүүдийг ямар нэгэн байдлаар Есүс рүү дагуулах, найзуудаа Есүс рүү дагуулах тэр үйлчлэлийг хийхэд эмэгтэйчүүдийг хөдөлгөөрөө. I want you to say, I am in. Би энэ төсөлд оролцож байна. Орлоо. Can we say together? За хэлж болох би энэ төсөлд орлоо. Орсон уу? Орж байна уу? Yes? Yes? So let's say together, I am in. Англиар хэлчихэх үү? It's we will say in English. Yeah, in English. Монголоор төлөө. I am in. I am in. Which means I will do it. Би хийх болно. Би энэ төслийн нэг гишүүн болоод оролцож байгаа шүү гэсэн үг. I will do something. Би ямар нэгэн зүйлийг хийх болно. And God is with you. Ягдгал бурхан надтай байгаа шүү. You plant. Та тарь. Someone will water. Хин нэг нь услана. But God will make. Харин бурхан ургуулна. Do you believe it? Итгэж байна уу? I believe it. Би бол итгэж байна. That is very, yeah, you can go. So this is this is the timeline for us women here. За бидний одоо ингээд цагийн хуваарийн дагуу 9 сарын 5. September 5, 1 month from today. Өнөөдрөөс ингээд яг сарын дараа гэсэн үг тийм ээ 26 оны 9 сарын 5-нд All the churches in Mongolia. Монголын эргэн тойронд байгаа бүх сүмүүд нийлээд We will launch One Voice 27. One Voice нэгэн дугаар 27 үйл ажиллагаа албан ёсоор ийхүү эхэлж байна. So what is your job? Таны хийх ажил юу лээ? To be there. Тэнд байна, оролцсон To have women together. эмэгтэйчүүдийг одоо хөдөлгөн Sharing what women can do. эмэгтэй хүн та юу хийж чадах вэ гэдгээ хуваалцах болно. Number 1. Нэгдүгээр Share this project with the women. Share. энэ төслийг бусад бүсгүйчүүдтэй, бусад найзуудтай хуваалцаарай. One name. Нэг нэр, One woman. One нэг name, эмэгтэй, one нэг нэр, нэг залбирал. Okay? Number 2. Хоёрдугаар Share the desires of ages with the women. үе үеийн хүсэл номыг хуваалцна. Үе үеийн хүсэл номыг одоо хамтдаа уншнаа. And number 3. Гуравдугаар Ask women to use their phones to reach women. бүсгүйчүүдийг болон найзуудыг дагуулахын тулд юу хэрэглэх вүлээ? Утсаа хэрэгэл. Yeah?
Okay? Утсаа хэрэглэн, social media-гаа хэрэглэн. I prepared this card. За ийм карт бэлдсэн байгаа. Удахгүй орчуулагдана. With all the things that you can do. За таны хийж болох бүх зүйлүүдийг энэ жигсаагаад And жигсаа. also the names you are praying for. Залбирх хүний чинь нэрийг ин ард нь бичнэ. You carry this in your Bible. Тэгээд Библийн номтныхаа завсар авчуулаад яваарай. This will be for you. Энийг та нарт зориулаад ингээд одоо орчуулаад бэлэн болгож өгөх юм байна. So what my church can do? За манай сүм юу хийх вэ? I want you to give 5 minutes now. 5 minutes. За 5 минут болъё. 5 minutes. Сүм сүмээрээ. Let's put you to talk. Church by church. 3 by 3. А за 3-3-аараа суугаад 4 here, 3 there. 4-3 нэг цөөхөн 3 things that your church can do. танаа сүм юу хийж болох вэ гэсэн 3 зүйлийг гаргаад ир. 4-3-аараа суужгаад What can we do? за танаа сүм For one voice for the women. нэгэн дуугаар 27 хөтөлбөрт хэрхэн яаж хамрагдах вэ гэдэг тал дээр танаа сүмээс хийж болох зүйлийг 3 зүйлийг So жагсаая. I'll give you 5 minutes. За 5 минут шүү. Тэгээ What ярилцаад can we do? юу хийж болох вэ? Okay? So we rest. And then we Good. go to the end. Yeah, I'll drink water. Yes. Thank you. Yes. 5 minutes. 5 минутанд 3 зүйл танаас юм яг энд одоо юу хийж болох вэ те? Залбирлын юу зохиох юм уу? Шинэ хүмүүсийн уулзалт хийх юм уу? Хоолны хичээл танихгүй найзуудаа урих юм уу? Би баахан санаа хэлээд өгчлээ. Гих мэдчлэн. Юу ч хийж болно. Тийм сүмдээ би одоо те юу хийж болох вэ те? Augie, say what I can do personally. Би хуваараа юу хийж болох вэ? Сүмээрээ юу хийж болох вэ гэдгээ бичнэ. 3 зүйл. I think international church we can do like some cooking demonstration or some meeting with the students like that. Yeah. Yeah. We're talking about women praying meeting. Yeah, that's nice. Yes. Like if you say All church together. 5 o'clock, nobody's gonna do it. Do it online. Nobody Yes. has an excuse. Yes. Zoom call Zoom or call, yeah. Something. We will use the phone yes, that's true. because everybody will be at home. Exactly. Yeah. Even if they're at work. Yes. That's the thing. If you say 5 o'clock at church, Like I a have work, I prayer cannot group, come. chat group. Yeah. And we schedule. Okay, Monday at 7 p.m. Everybody join the prayer. Yes. That one is nice. Yeah. Wow. that- So I thought you were in the in suit. kitchen. No, I'm here. I know you're the other direction. Yes. Yeah, I've been working, and Augie prayed for me to come here. I was about to go home. Then I made But a I'm so glad U-turn. We're finishing. It's just 1 Yeah, hour program. I made a U-turn and come back. 5, 6, 7. I think we have more than 30 women here. 21, I don't. 4, 5, 6, 7, 8, 9. I have 30. No, I don't think we have Watch 30. 30, We have 30? including us. 28. Sticker. One woman, one name, one to put in the phone. Oh, this is a sticker to put in the bag. One woman. Болно. 10 ч яж болно. Гэтэ авчрах нэгийг аваад ирвэл сайн байна тий. I will use this one. Start cooking in the churches. I think I'm sending this to Augie and I buy tortillas that is cheaper because I want all the women in Mongolia to have one too. To have Yeah. it, to remember. Yes, To remember. that would be This is our main project to reclaim the ladies who are not coming to church. That's true. Yeah, and starting this movement. Yeah, it's adjustable. It's adjustable. This is very cheap in Korea. It's lovely. I can bring whatever and send it. The same thing. Then Let's everything do it. when we cook we can see. Do it. Let's do it. Yeah,
Thank you. Ямар хүчтэй залбирдгийг. Би явж ирсэн гинтэн юу төрн хийгээл эргээл нааш ирлээ. Яана. Та бартцсан. Гэрлүүгээ явчихсан чи. Гинтэн нөө нэг хорооллын гандангийн юу ингэрэл буцаж эргээл. Чи нэг өчтөр сануулгаач мартсан. Би ч мартсан. Би чинь таныг нөгөө 8 сарын 13 дээр фокуслсан байна. Тийм. Энийг мартчихгүй. Тийм ээ. 1 minute. За 1 минут үлдсэн байна. За 1 минут үлдсэн байна. Okay? Маш олон санаанууд гарч So I байгаа. have no time to go on each group, but I want to see what the one thing that you can do here. Just За нэг зүйлээ хэлээрэй. Бүх юуг сонсож амжих. За нэгийг нь хэлээрэй. Бичсэн санааныхаа нэг зүйлийг нь хэлээрэй. Юу хийн? Нэгийг. Okay, elderly woman healthy cooking demonstration. Wonderful. За. Elder women healthy cooking. Ахмадын группийн эмэгтэйчүүд хоол хүнсний сургалт явуулах юм байна. Yes. Let's have an applause. За баяр хүргэе. Beautiful. One thing. За хахаа хэлээрэй. Танах prayer meeting Think the music. online. Online prayer ministry. Did you hear Online. that? Yeah, they're gonna do online. Аюула online залбирлын групп. Online prayer ministry. Fantastic. You here, sister. Танах Yeah, can нэгийг нь хэлээрэй. Bring one lady to our church. Is Every woman every woman. bring one. Yes. Яг зөв. And I challenge you to find at least one woman in your community. That's Тэгэхээр- important. Сүмийн гишүүн бүр нэг эмэгтэйг сүмдээ энэ хугацаанд авчрах нэ. Now your group, sister. За танах Yeah, one thing болрогийнх that we can do. юу их үү нэгийг нь хэл. Depending on the woman's age, depending on their each need, every church member. Okay. So we'll send the online video recording to the person, depending on their need. Digital media. Digital media маш гоё юм байна. Use the digital. Digital media юудуулаа тэрийг Fantastic. байх юм шиг та. Yes, fantastic. This group here. Танах гүрэх нэг One thing. Yes. нэг зүйл. Нэгin шүү нэг. Иргэн тойрон амьдарч байгаа газараа сард нэг удаа хоёр удаа цугларч Okay. Monthly meeting Monthly meeting. with the nearby those who live in nearby, just the community. Yes. Болж байна, яг сайн байна. Fantastic. За гайхалтай. Бурхны магтъя. Үнэхээр сайхан. You see, Hoggy, you have. Оги зөндөө олон санаанууд гарч ирж байна тий. What to do. And one thing from Танай this группээс. yeah, that group. За нэгийг нь Yeah? Do хэлээрэй. you have one thing other from the group? Нэгийг One нь thing хэлээрэй. from that group? Yes, sister. манайх болохоор хичээсэн хүмүүсийн ганцаар ирсэн. Манайх болохоор нөгөө нөлөөлийн төв ажиллаж байгаа. Барайц They have a center of influence. They Oh, do massage. wonderful. Center of influence. бид нар нөгөө урьдчилан тараагаад So we'll send invitation. Invitation. While asking community to join, This use is the the key. massage center because center of is the key. influence mas яг зөв. This is Тэгээ the key. massage Inviting нэтөв. the community to come to church and offering health food, Тэгээд massage. массаж, эрүүл хоол хүнсний сургалт гэдэг эдгээр бүгдээр их гоё урилгууд болдог. Fantastic. And the last group here. За тэр артын групп Огито. Yeah, no. Zayata. Zayata You group. guys, Aha, one Tanakh. thing. Yes. Нэг юм хэлээрэй.
Yeah. Because there are new members just Yes, come to new church, we will members. have like a гişүүдийн юу гэсэн блэ? We can have given our ear to newly arrived members to listen their need. Very good. Listen in the process. Сонсох үйлчлэл гайхамшигтай. Fantastic. That is a ministry for За энэ бас listening. сонсох үйлчлэл гэж байдаг. This Үнэхээр is сайн байна. very good. Үнэхээр сайхан санаанууд You байна. are ready. Та нар бүгдээрээ бэлэн байгаа юм биш үү? You don't have to go Юу too хийхээ far. мэдж гэн. Нэг хол явахгүй юм байна. Хийх зүйлүүд чинь санаанууд чинь бүгдээрээ байна. Ladies, if you want to prepare one person for Jesus to be baptized next year, start within your family. Тэгэхээр нэг хүнийг дараа жил усан баталгаанд оруулж Есүс Христ рүү дагуулахын тулд та эхлээд гэр дотроос бас хайгараа. But put in your heart Бүх зүрх сэтгэлээ бас to өгөөрэй. celebrate Jesus next year. To Дараа жил celebrate 9 him. сард бүгдээрээ Есүс Христийг I will bring one person to Есүс Христ рүү дагуулж ирсэн хүнтэйгээ хамтдаа ургацын баяраа баяр талархалтайгаар тэмдэглэцгээе. and I will celebrate the harvest in September. 9 сард бүгдээрээ хамтдаа ургацын баяраа тэмдэглэх болно. So I'm gonna go to the end now. Go. За. Yeah, put bigger. Yes. So I want you to see this. Тэг энийг та бүхэн сайн анхаарал хараарай. What one woman can do. Нэг эмэгтэй нэг бүсгүй та юу хийж чадах вэ? One woman can daily draw closer to Нэг God. эмэгтэй өдөр бүхэн бурхан руу ойртож чадна. One woman can pray for the neighbors. Хөршийнхөө төлөө нэг эмэгтэй та хөршийнхөө төлөө залбирч чадна. One woman can have good conversation. Сайхан ярил нэг эмэгтэй та сайхан яриа өрнүүлж бас чадна. One woman can tell her story. Өөрийнхөө түүхийг, өөрийнхөө гэрчлэлийг та ярьж чадна. One woman can mobilize others. Бусдыг бас үйл ажиллагаанд оролцуулж хөдөлгөж чадна. One woman can make a difference with God's power. Бурхны хүчээр өөрчлөлт хийж чадна. One woman can pray daily for other women. Нэг эмэгтэй, нэг бүсгүй та бусад эмэгтэйчүүдийн төлөө өдөр бүхэн залбирч чадна. One woman can share her testimony in her iPhone, in her social media. Нэг эмэгтэй, нэг бүсгүй та өөрийнхөө түүхийг, өөрийнхөө гэрчлэлийг сошиал медиа дээр хин нэгэнтэй хуваалцах чадна. One woman can invite someone for Bible study. Хин нэгнийг Библи судлын хичээлд бас урьж чадна. And one woman can share the Bible in a digital form. Нэг бүсгүй, нэг эмэгтэй та Yes. Библи судлыг дижитал хэлбэрээр хуваалцаж бас чадна. So next, we're gonna go to the end now, but За, ингээд. because we have a picture. Yes. So these are the activities for women in social media. За эмэгтэйчүүд сошиал медиа дээр хийх зүйл нь энэ. You will create a prayer ministry. Залбирлын онлайн залбирлын групп You байгуулах гэж will байна. create videos to share. Видеонууд, богино юунуудыг бусд руугаа илгээж You will явуулах нь байна. send Bible verses to your Библийн friends. ишлүүдийг залбирал бусд руугаа илгээх нь байна. This is good. Энэ үнэхээр гайхамшигтай. This is what it means. We are planting. Тэг энэ юу гэсэн үг лээ бид нар үрээ тарьж штт. Үрээ тарьж байна. Next, Ogi. And then, next, Ogi, we did this. Digital And then platform. we do this thing. За энийг бас бид нар хийж чадна. Our main focus for next year is to reclaim the women who are not coming to church, the members who are not coming. In Mongolia, we used to have 3,000 members, but less than half are coming to church. We need to cry here. За 2027 оны 9 сард бид нарын хүртэл хийх нэг чухал зүйл нь юу вэ гэхээр сүмдээ явдаг байжгаад явхаа болсон таны дэргэд сууж байгаа дахиж ирэхээ болсон тэр эмэгтэйчүүдийг дагуулan авчирнаа. Тэр эмэгтэйчүүдийгээ урьнаа. Монголд сүмийн гишүүдийн тоо 3000 гаруй. Гэтэл яг явж байгаа хүмүүсийн тоонд талаас бага байгаа. Тэгэхээр алдагдсан хургнуудаа, алдагдсан хондоо цуглуулах бас нэг чухал ажил байгаа So шүү. ladies, we need to pray Тийм and учраас find where they are. Тэд нар хаана вэ? Бага газараас нь Bring олъё. them back. Залбирая. Тэднийг буцаагаад авчиръя. We can have a prayer breakfast and Бид нар invite them. залбирлын өглөөний цай хийж болно.
We can have a tea, invite them to come. but Гоё we have цайны to арга tell хэмжээ them, явуулж болно нөө tea time гэдэг тэгж бас явуулж болно. because they are waiting for someone to call, invite them back. Бидний дуудахыг хүлээгээд байж байгаа хүмүүс тэнд байна шүү дээ. This is the project. Энэ төсөл шүү те. Энэ дээр байна. Энэ Okay, Augie next. за дараагийнхан Okay, this is the prayer. Yes, In and- next. нэг эмэгтэй. And you go ahead. And this is this is important before I finish. За дуусахаас өмнө хэлэх нэг зүйл. For September 9 сарын 5 энэ оны 9 сарын 5 this year, 9-р сарын 5-нд make groups of women together. эмэгтэйчүүдийн бүлэг бүгдээрээ нийлж цуглаад Share testimonies and start praying. хамтдаа суугаад гэрчлээ хуваалцсан Start залбирна. on social media. Яг нөгөө нэг онлайнаар явуулж болно, сошиал медиа дээр явуулж болно. Start a prayer chain. Залбирлын одоо хэлхээ одоо залбирлын одоо үйлчлэл явуулж болно. Ерөөсөө залбирна. Энийг зохион байгуулж болох юм тийм ээ. Онлайнаар байж болно, ямар ч хэлбэрээр байж болно. Yes. Yeah, because the September 5 is the global day. The Яг бол 9 сарын 5 болохоор дэлхийн иргэн тойронд бүгдээрээ яг адилхан энэ үйлчлэлийг хийх нь шүү. За. Now, as we go to the end, I want you to think. If you don't have a paper here, think about one person that you will start praying. Now, Тэг яг одоо нэг хүнд ботцсон байгаа те тэр хүнийхээ төлөө яг одоо залбираарай. Яг хаа цаасан дээр нэр нь бичээгүй байж болно. Нэг нэр бодоорой, нэг хүнийг бод. Нэг хүнийг бодоод тэр нэрийг нь бичээд now, good. And start praying. яг тэр хүнийхээ төлөө залбираарай. And I pray for my sister Би эгчийнхээ төлөө залбирч байна. who is not in the church anymore. Сүмд явж байгаад явахаа болцсон нэг эгчийнхээ төлөө буцаад сүмдээ авчрахын төлөө залбирч байна. My sister. Миний эгч. In prayer now. Do a silent prayer. Бүгдээрээ чимээгүй залбирцгаая. Help me to find Бурхан this минь person. яг энэ хүнийг миний бодож байгаа энэ хүнийг ямар нэгэн байдлаар олоход минь та туслаарай гэж залбирцгаагаарай. I give you seconds just to say to Jesus. За Есүс хандан залбираарай. Тэр нэрний төлөө, тэр хүний төлөө та хандан залбираарай. It's beautiful. Yes. This is beautiful. Okay. And I want you to stand now. За бүгдээрээ хамтдаа босоод Put your hands like this. гараа ингэж гараа нэгээд алгаад илгээд Two hands. хоёр гараа битээр нөө микрофонтой аваад Beautiful. Your names are here. нэр чинь энд байгаа гаран дээр чинь нэрсэн байна. Залбирах хүний нэрс байна. Your talents are here. Чиний авьяас чадварууд энд байна. Your gifts are here. Бурханаас өгсөн ариун сүнсний бэлэг, Бурханы танд өгсөн бэлэг авьяасууд энд байна. And repeat after me. Намайг дагаад хэлээрэй. Dear God, Бурхан минь ээ, I dedicate myself to One Voice 27. нэгэн дуугаар 27-д би өөрийгөө бүрэн зориулахаар даатгаж байна. Айгуу урт байна те. Өөрийгөө бүрэн даатгаж байна 2000. Нэгэн дуугаар 27-д өөрийгөө бүрэн даатгаж байна. Yes. Yes. Empower me to share your love Таны хайрыг хуваалцах хүчийг хайрлаач. to the women around me. They have to say. Таны хайрыг эргэн тойронд байгаадаа хүмүүстэй хуваалцах хүч хайрлаач. Яа, Монгол нь араас явдаг болохоор. Yes. Guide me to pray. Guide me. Залбирал за энэ дуусахад за яг төгсгөлөөс орчуулдаг болохоор утга нэг сонирн болох гэдэг. Залбирахад намайг чиглүүлээч. Serve. Үйлчлэхэд намайг чиглүүлээч.
and spread your word. Таны үгийг бусдад хуваалцахад намайг чиглүүлээч. In Jesus' name. Есүсийн нэрээр залбирлаа. Amen. Амен. Wow. Are you in? За энэ оролцож байгаа те оролцоотой байгаа те одоо энэ төсөлд би орсон гэсэн үг шүү заяа. Say, I am in. I am in. Энэ амарх юм. I am in. Гура и. Yes. За So can you hug your би нэгээ тэрээр хажууд байгаа найзаагаа тэрээр бид нар энэ төсөлд ингээ оролцохоор боллоо. Энэ төслийн нэг Yes, I am in. You know? За орно. Yes, I am in. Би оролцож байна. Энэ төслийн нэгэн хэсэг болж байгаа. Энэ төсөлд оролцож байна. Augie, come and beautiful. Augie has some special. Don't forget everything that we learned tonight. За өнөөдөр сурсан бүх зүйлээ битгий мартаараа тэгээ Огид бас хэлэх зүйл байгаа. Put the sticker. Энэ стикерийн нэг газар наан та нарт нэг стикер өгсөн байна. Augie has a gift for you. За тэгээд Оги танарт бэлэг өгөх юм байна.